Renamid guys. Амжилттай мэдээлэл. Юу юм бэ гэх юм бол several blasts heard at South Pars petrochemical facility. Дэлхийн хамгийн том газны орд дэргэд тесрэлт болсон. За, юу болж байгаа юм бэ гэх юм бол Иранчууд хариу барьж байгаах эсвэл Израильчууд гал зогсоох хилцэл Иранчууд хүлээн зөвшөөрөхгүй. Тэ Америкчуудын тавьж байгаа шаардлага санал хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэмээд дэлхийн хамгийн том банкны гүйцэтгэх захирал Jamie Dimon энэ дайн бол инфляцийг өсгөнө гэж байна. Нэмээд энэ сонирхолтой Jamie Dimon warns private credit losses will be larger than feared. Private credit юу юм бэ гэх юм бол энэ Монголд байгаа bond тэ бондын зах зээлтэй ерөөхдөө адилхан гэсэн үг тэ зохицуулт байгаа жоохон сул хяналт байгаа жоохон сул өнгөрсөн 10 жилийн хугацаанд амар өссөн, Америкч гисэн, Монголд бас амар өссөн. Тэгээ энэгээр дамжуулаад аюул олон компаниуд банкны зээл аваагүй. Гэхдээ хөрөнгө олонтын сан брокер хөрөнгө олонтын банкудаас мөнгө босгосон. Ер нь бол Монголын бондын зах зээлтэй аюул адилхан. За тэгээд Jamie Dimon юу гэж хэлж байна гэх юм бол Америкийн зах зээл дээр байгаа private credit одоо энэ хаалттай хүрээ, нээлттэй хүрээний одоо нэг хуулийн этгээд нөгөө хуулийн этгээд тэ нэг хөрөнгө олонтын сан нэг компани хооронд зээлийн гэрээнүүд олгосон зээлүүд муудаж байгаа. Тэгээд анхны таамгаас илүү их алдгалал үүсэх магадлалтай гэж байна. За. Тэгээ энэ дотор Jamie Dimon warns private credit losses will be larger than feared. Айгу дипломат аргаараа энийг ярьсан байгаа, хэлсэн байгаа. Тэгээ энэ цаана юу болж байгаа юм бэ гэх юм бол нэлээд их алдгалал байгаа гэсэн үг. Америкийн хөрөнгөний зах зээл дээр. Тэгээ энэ бол бас томоохон паник болох магадлалтай. За бидний хувьд бол сайхан мэдээ юу юм бэ гэх юм бол хөрөнгө ололтын сангууд одоо буданы futures тэ гэрээ хөрөнгө ололтын бүтээгдэхүүн рүү нэлээд их хөрөнгө олт хийж байгаа. Та харж байгаа бол 23, 24, 25, 26 оны үеэр ер нь бол хөрөнгө олтоо багасгасан. Одооноос эхлээд ер нь бол буудаа руу нэмэлт хөрөнгө олт хийж байгаа. За Иранчууд Дональд Трампын хэлцлийг нисэлсэн. Үгүй шаардлага тавьж байгаа хүлээн зөвшөөрөхгүй. Катар саяхан хэдэн газ, шингэн газ тэ LNG тэрүүлж байгаа усан хотсоор нэвтрэх гэж үзсэн, фейлдсэн. Нэмээд тэ Израиль хамгийн том Ираны хамгийн том химийн бүтээгдэхүүний үйлдвэрийг бас бөмбөгдлөө. Бас нэмээд Сауди Араб өнгөрсөн бараг 5-6 жилийн хугацаанд хамгийн өндөр премиум те хамгийн өндөр үнээр ер нь бол нефтэ зарж байгаа. Тэгэхээр энэ бүх юм ер нь манай судалгаа бидний гаргаж ирсэн таамаг тайлан ерөөхдөө баталгаажуулж байгаа. Хөшөө. Чи маргааш өглөө юу их таачгүй. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин зээлээ төлнө. Тэгээ 30 настай хөвцсөн юм бол заяа. Хүү, шгүүдээ талтаа орчлоо. 20 жил нараа тэтгэвдэх юм. Хүү, ямар сонсогч байна. Солиод байгаа зү. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө олт хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгоос салж чадсан. Тэ энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу уншигчтэй золохгүй. Never again. За чи адилхан ийм өвчнгоос салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Эний талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эцэст эргээд болсон. Тэгэхээр энэ бүх юм ер нь манай судалгаа бидний гаргаж ирсэн таамаг тайлан ерөөхдөө баталгаажуулж байгаа. Гэхдээ pre-market дээр та одоо 5 дахь өдөр хагасаа бүтэн сая Америкт бол баярын өдрүүд байсан, Easter. Тийм учраас зах зээл хаалттай байсан. Та харж байгаа бол pre-market дээр QQQ одоо Nasdaq айгуу жоохон ногоон байна. Гэхдээ энийг ингээд жоохон хараад үзэх юм бол энэ юу юм бэ гэх юм бол те bear flag энд бол харагдж байгаа. За тэгээ хэдүүлээ энэ Fibonacci-г гаргачих юм бол эндээс эхэлсэн байлаа гэж бодъё.
Тэгээд ер нь бол тренд хаашаа зааж байгаа юм бэ гэх юм бол эхлээд 0.6 18 505 дээр тэрний дараа 526 лөө ерөөхдөө заагаад байна. За Dow Jones бас энд юу харагдаж байна гэх юм бол бас нэг жижигхэн bear flag харагдаж байгаа. S&P 500 дээр ер нь бол бас яг адилхан одоо QQQ-тэй нэлээд төстэй харагдаж байгаа. Тэгээд S&P 500 ингээ хараад үзэх юм бол хэдүүлээ бас эндээс эхлээд окей 6200 тэрний дараа 5900 тэгээд ер нь бол өмнөх bottom хаана байгаа юм бэ гэх юм бол энд байна 4800 bottom байна. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол 5400 4800 хүртэл явах боломжтой. Өнгөрсөн 5 дахын тайлан уншсан юм бол тэн дотроос нэг аимшигтай мэдээлэл байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол хэдүүлээ Russell 2000 IWM дээр харах хэрэгтэй. Одоогийн байдлаараа IWM Russell 2000 энэ дотор 2000 компани байгаа. Энэ дотор байгаа 2000 компаниас 40 гаруй хувь нь ашиггүй компани. Окей. За бид нар яаж амдуулж байгаа юм бэ гэх юм бол зээл аваад ингээд алдгалтай байгаа учраас ингээд хөрөнгүүдээ зараад тэ өмнөх хөрөмтлөл, өмнөх ашиг гих мэтчин эсвэл хувьцаа гаргаад амд үлдчихэж байгаа. Окей. За тэгээд S&P 500 дотор бас алдгалтай ажиллаж байгаа компаниуд байгаа. Гэхдээ харьцангуй цөөхөн Dow Jones дотор бас цөөхөн. Ерөнхийдөө энэ S&P 500 руу ороход аягүй хэцүү, Dow Jones руу ороход бүр хэцүү. QQQ дотор алдгалтай компаниуд зөндөө байгаа. Одоо хамгийн гол нь нефтний үн ханш, инфляц, хүмүүсийн худалдаа авах чадвар, эдийн засаг, хүмүүсийн орлого гих мэтчлэн агшаад ирэх юм бол юу бол магадaltaй юм бэ гэх юм бол IWM хамгийн том цохилт авах магадaltaй. За ягаад тэгж байгаа юм бэ гэх юм бол зүгээр эндээсээ хэдүүлээ харцгаая. Энэ Америкийн 10 жилийн хугацаатай засгийн газрын бонд. Окей. Саяхан энэ тэнэг Ираны дайн эхлэхээс өмнө ерөөд аягүй хөөрхөн буурч ийсэн. Тэ 3.9 мөслөө хүрсэн байсан. Одоо 4.3 хүрсэн байгаа. За хэдүүлээ 2 жилийн хугацаатайг харцгаая. Бас 3.8% хүү саяхан нэлээд дээш явсан. Одоо ерөөдөө буцаагаад баг зэрэг буурж байна. Энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол $100,000 сая доллартай хүмүүс одоо зүгээр засгийн газрын бондыг аваад 3.8% хүү авах боломжтой. Окей. Тэгээд энэ Russell 2000 IWM S&P 500 дотор байгаа компаниуд тэ хувийн хэвшил эдийн засаг ингээд агшиж байгаа, хямирж байгаа. Тэгээд ногдлол шиг авах магадлал бага. Хувьцааны ханш үсэх магадлал нь ерөөдөө бүр бага. Тэгээ айгүй олон хүмүүс одоо юу гэж бодож эхэлж байгаа юм бэ гэх юм бол за би одоо эрсдэл аваад энэ компаниудыг авсан дээрөө эсвэл зүгээр засгийн газрын бондыг авсан дээрөө гэсэн нэг юм байгаа. За нэмээд Америкийн засгийн газар энэ жилдээ 9 их $8 засгийн газрын бондыг дахин санхүүжүүлэх хэрэгтэй байгаа. Тэгээ бас хүүгийн төвшин өсөх гээд байгаа. За нэгдүгээр Америкийн зах зээл дээр хүүгийн төвшин ер нь бол мөнгөний өртөг нэмэгдэж байгаа. Нэгдүгээр инфляцаас болж, хоёрдугаар эдийн засаг муудаж байгаа учраас. За тэгээ буцаагаад энэ IWM дээр тэ ингээ хараад үзэх юм бол энэ дотор энэ IWM Russell 2000 дотор компаниудын 40% нь алдгалтай. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд урт хугацааны зээл авсан компаниуд маш олон байгаа. Тэд нар ямар хүүгийн төвшөнд зээл авч ирсэн бэ гэвэл хямдхан байх үед нь. За хэдүүлээ зүгээр ингээ 2 жилийн хугацаатай засгийн газрын бонд руу ингээд ороод үзье. Окей. За энэ ковидын үеэр зээл авч ирсэн бол тэ энэ хугацаанд зээл авч ирсэн бол амар хямдхан. Жилийн хүү одоо засгийн газрын хүү 1 2 3 мөрөө хавцаа байсан юм бол одоо ерөөхдөө ингээд дээшээ явж байгаа. Тэгээд алдгалтай компаниуд зээлээ дахин санхүүжүүлэх ёстой. Ашиг угаасаа байхгүй. Хөрөнгүүдээ зарна. Дээзээ нэг цагт дампуурлаар зарлана. Эсвэл зээл авч чадахгүй. Эсвэл бүр өндөр хүүтэй зээл аваад эхэлнэ. Тэгээ юу болоод эхлэх юм бэ гэх юм бол энэ компаниудын алдгал бүр нэмэгдэнэ. Тэгээд хүмүүс итгэлээ алдна. Тэгээд манай тайлан дотор юу бичигдсэн байсан бэ гэвэл ер нь бол IWM дээр short position ер нь бол авах логикийн хувьд бол бүрэн боломжтой. Яагаад гэх юм бол хүмүүсийн орлого муудаж гин, эдийн засгийн байгаа байдал муудаж гин, хүүгийн төвшин өсөж гин. Тэгээд энэ Russell 2000 дотор компаниуд бүр хүнд цохилт авах магадaltaй. За
зарчмын хувьд бол S&P 500 дээр яг адилхан юу байгаа. За. Окей. Тэгээд хэдүүлээ одоо нефт рүү шилжиж. За энд юу харагдаж байна гэх юм бол амар их манипуляцтай зах зээл тий ойлгомжтой. Яг гэх юм бол засгийн газар угаасаа энийг манипуляц гэж орлоно. Энэ бол баталгаатай. Тэр нэг шүүмжлэх юм ерөөс байхгүй. Ягаад нефтийн үн ханшийг хямдхан байгаа юм бэ? Тийм учраас стратегийн нөөц үүсгэх байхгүй. Америк, Хятад, Япон, Солонгос бүгдээрээ энэ тэнгэр рүү явахгүй тулд одоо стратегийн нөөц байхгүй байсан бол хүн болгон одоо байгаа нефтний араас ингээд алцаад тэгээ нефтний үн ханш 150, 180, $200 хүртэл явах байсан. Тэгээд хамгийн мөнгөтэй хамгийн санхүүгийн хувьд бол эрүүл улсууд нефтийг зүгээр зах зээл дээр хамаар авах байсан. Оросууд нефтээ хамгийн өндөр ханш санал болгож байгаа хүмүүс лөө ингээд зараад тэгээ монголчууд бид нэр нефтгүй хохирох байсан гэх мэтчлээ. Гэхдээ японочууд, америкчууд ер нь бол Герман, Европ бид нар бүгдээрээ стратегийн нөөцөө тий бүрдүүлсэн байгаа учраас тэндээс одоо ерөөхдөө ингээд нефтээ зах зээл рүү нийлүүлж байгаа энүүгээр дамжуулаад зах зээлийн манипуляц хийж байгаа. Гэхдээ энд нэг ингээд сүржигнэх юм юусэн байхгүй. Яг гэх юм бол засгийн газрын сонирхол юу юм бэ гэх юм бол нефтийн үн ханшийг тэнгэрлөө пуужиндж болохгүй ойлгомжтой. За. Окей. Гэхдээ хугацаа дуустал байна. Та бас манай геополитикийн судалгаа тэгээ Idratsi.com руу ороод тийм судалгаа энд авч болно. Өмнөх 3-7 хоногийн бүх тайлбарууд авч бол тэгээ өдөр болгон гарч байгаа тайлан та дээр очно. Тэгээд 7 хоногт нэг юм 2 удаа онцгой ерөөдөө судалгаа гаргаж байгаа. Энэ 7 хоногийн сүүлээр бас төргийн ханш дээр Монгол улсын төлбөр тооцооны тэнцэл дээр Монгол банкны аль биесны нөөц мөц дээр ерөөдөө шин тайлан гарч ирэх юм. Тэгээд та энэ донд ямар нэгэн байдлаар кампани ажиллаж байгаа тийм өдөрч байгаа хүмүүсийн хувьд бол миний хувьд бол энэ айгүй үнэтэй тийм учраас энийг хийж байгаа. Тийм учраас бусад хүмүүстэй санал болгож байгаа. За. Гэхдээ энэ стратегийн нөөц ингээд зарж болно. Гэхдээ эзэн нэг цагт тэр нөөцөнд дуусчихна. Одоо саяхан энийг ингээд хэллээ. Тийм ээ энэ тэнд юм тесэрч ин Катарын усан онгоц нэвтэрч чадсангүй. Тэгээ одоо юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ тэнд нөгөө нөөцөнд дуусч байгаа. Нөөцөнд дуусах дөхөж байгаа. Тэгээд энэ зах зээлийн манипуляц юу үүсгэж байгаа юм бэ гэх юм бол энерги үүсгэж байгаа. За. Orla Mining-ийн чартыг та санаж байгаа. Хэдүүлээ гаргачих. Orla Mining-ийн чарт тэ юу хийжсэн бэ гэх юм бол хүмүүс зараад тэгээд нэлээ их энерги цугларч ийсэн. Би бас хэлчихсэн. Окей. За одоо ингээд lower low тэ higher low, higher high. Тэгээд bam тесэрсэн. Окей. За нефтэн дээр яг адилхан юм харагдаж байгаа. Бас нэг зүг тэ бараг 4 цагийн чарт гаргачвал илүү тодорхой харагдаж магадгүй. За. Анхны спекуляц. Тэ. За тэгээд стратегийн нөөцөөс баахан нефтээ гаргасан баахан пропаганда тий ингээд бид нар ингээд ярилцж байна. Шинэ аятолланатай ярьж байгаа Трамп анхны тако хийгээд тэгээд буцаа буурсан. За тэгээд тэрний дараа ингээд өсөөд тэгээд хоёр дахь тако, гурав дахь тако тэгээ өнөөдөр дөрөв дахь такогаа ингээд хийж үзэж байна. Гэхдээ таад ингээд харж байгаа юм бол энд ер нь бол нэг bull flag байна. Энд бол бас нэг тий bull flag одоо retest хийгээд тэгээ юу харагдж байна гэх юм бол энийг ямар нэг байдлаар шийдвэрлэж чадахгүй юм бол нефтийн үн ханш яах гээд байна гэвэл тий пуужиндах гэдэг шүү. За тэгээ хэдүүлээ юу хийх ёстой бэ гэх юм бол зөв Fibonacci гаргачих. Өмнөх ёроол оргилцэг retraction тэгээд саяхан аюул сонирхолтой юу болж байгаа юм бэ гэх юм бол 0.6 дээр завсарлага авж байна. 0.3 дээр 2 3 4 удаа ерөөхдөө завсарлага авсан. Тэрний дараа 0.6 дээр очиж байна. Одоо дахиад 0.6 дээр жоохон ингээ завсарлага авчих юм бол баг нэг лөө явах нь тодорхой биш ээ. Магадлал маш өндөртэй. За, нефтийн үн ханш ингээ дээшээ өсөө явчих юм бол юу болох юм бэ гэх юм бол доллар өснө. За, доллар яаж ийна гэх юм бол те 1 сарын 28-наас хойш ер нь бол төгтөртэй ингээ дээш явж байгаа. Одоо энд бас нэлээд sideways consolidation явчлаа. Тэ 3 сарын 26-наас хойш. Тэгээ хэдүүлээ ингээ daily chart хараад үзэх юм бол энэ хаваар тэ аяг урт хугацааны тэ бараг нэг бүтэн жилийн
энергийн цугларч байгаа. Нөгөө Ola mining дээр харагдсан юм ясаа адилхан. За тэгээ одоо ерөнхийдөө triangle wedge-ээр ингээд дэше явах чинь. Тэгээд шийдвэрлэх цаг нь ирж байгаа. Тэгээд нэгээс 101 даваа явчих юм бол ерөнхийдөө дараагийн target хаана байгаа юм бэ гэх юм бол $104. Окей. А тийм учраас хэдүүлээ юу авч байгаа юм бэ гэх юм бол доллар long, евро short авч байгаа. Окей. Нэмээд энд бас тий баг нэг бүтэн жилийн sideways consolidation явж байгаа. Энэ юу юм бэ гэх юм бол тий евро long USD short евро тий 3 дахин хөшүүрхтэй. Энэ ерөөхдөө ингээд дэш явах гээд байна. А нэмээд бас юу харагдаж байна гэх юм бол энд daily chart-ыг авчи. Окей. За тэгээ энийг ерөөхдөө log chart-аар ингээ хараад үзэх юм бол энэ бол нөгөө Германы засгийн газрын bond гэсэн үг. Окей. За юу болж байна гэх юм бол Германы засгийн газрын тий хүүгийн зардал ингээ өсөд явж байгаа. Тэгээд маш урт хугацааны sideways consolidation за 42-оос 42-ийн хооронд одоо хэдэн жил болж байгаа юм бэ гэх юм бол бараг 3 жилийн sideways consolidation. За ascending triangle тий ерөөхдөө дээш өсөж байгааг гурвалчин ерөөхдөө тренд илэрхийлж байгаа гэсэн үг. Юу нь бол дээш явах гээд байна. Тий тэгээд энэ 45 дээрээ ерөөхдөө resistance байх шиг байна. Янз бүрийн засгийн газрын intervents тэгээд Tubank арга хэмжээ авч байгаа Германы засгийн газар гих мэтчлэн тэгээд хизээ нэгэн цагт энэ дээшээ явах магадлал маш өндөртэй. Процентээр хэлээ үзэх юм бол ойролцоо 58-аас 60% дээшээ явах магадлалтай. За, геополитик хараад үзэх юм бол нефтний үн ханш, газны хомсдол, Герман улс атомын цахилгаан станц гих мэтчнийг хараад үзэх юм бол ерөөхдөө энэ тэ хизээ нэгэн цагт тесрэхээр байна. За, хэлэхэд байгаа юм юу юм бэ гэх юм бол ойлгомжтой. Тэ буудаа дээр бас яг адилхан ер нь бол bull flag харагдаж байна. Эрдэнэ шиш дээрээ бас яг адилхан bull flag ер нь бол харагдаж байгаа. Манай BCI futures гэрээ та бас сонирхож байгаа бол AW1 анхаарлын тэмдэг энэ futures өндөр хөшүүрхтэй эрсдэлтэй би эндээс бас нэг хитэн цөөхөн гэрээ авсан байгаа. Та бас сонирхож байгаа бол авч болно. Юу юм бэ гэх юм бол арай шуналтай хүний BCI гэсэн үг. Окей. За BCI бас bull flag. Тэгээд одоо энэ засгийн газрууд бүгдээр асуудал орж байгаа. Асуудал аль хэдийн орцсон, хомсдол аль хэдийн өсөж байгаа, инфляц өндөртэй, Tubank хэцүү байдал, хүүгийн түвшин нэмэгдэж байгаа, компаниудын зээлийн дарамт нэмэгдэж байгаа, эдийн засгийн байдал муудаж байгаа. Ард түмний Герман дотор өрх мөнгө, зарцуулах мөнгө байхгүй тийм учраас эдийн засаг бас яг адилхан хэцүү. Тэгээд юу болох юм бэ гэх юм бол мөнгө хэвлэн гих мэдчлэн инфляц нэмэгдэн бүх юмны үн ханш нэмэгдэж байгаа. Тэгэл та тайван байгаарай. Манай багц амар гой байшил тий манай багц маш бэлэн. Тэгээд утахгүй. Энэ бол дэше тесэрнэ. Ганцхан сада болж байгаа юм юу юм бэ гэвэл инфляц тийм хурдан тий нөлөө үзүүлэхгүй байна. Гэхдээ нэг удаа явхаар амар явдаг шүү. Нэг талдаа би айгу баярлж байгаа. Тий яг гэх юм бол би 7 хоног болгон багцлууга мөнгө нэмж байгаа. 7 хоног болгон надад доллар олдож байна. 7 хоног болгон гадагшаа арилжааныхаа данс руу доллар явуулж байгаа. Тэгээ 7 хоног болгон энэ гайгүй үн ханш дээрээ би ингээд нэмэлт хөрөнгө олт хийж байгаа. Тэгээд та бас энэ тий зах зээлийн манипуляцтай засгийн газрууд ерөөхдөө ингээд хөөсөрч байгаа PV-г дарах гэж үзэж байгаа байхгүй. Тий хөөсөрч байгаа тесэрч байгаа PV-ний хөөсийг ингээд сороод уух гэж үзэж байгаа байхгүй. Гэхдээ цаана тий Иран, Трамп, Нетаньяху, Израильчууд ингээд тултан сэгсэрч байгаа учраас энэ хизээ нэг цагт дэлбэрнэ. За тэгээ тэрэндээ хэдүүлээ төгс бэлэн. Өөрийнхөө бэлтмээр байгаа хүмүүс тийм манай school community гишүүн бол манай тайлангуудыг уншаад өөрийнхөө бэлт тийм Монголын эдийн засаг, Азийн эдийн засаг, дэлхийн худалдаа бүх юм дээр нүсэр том нөлөө өөрчлөлт ирж байгаа шүү. Тэгээ хэдүүлээ хамт бэлэн бай. Тодорхой хэмжээндээ бэлэн болцсон. За тэгээ маргааш эргээд уулзцгаая. Одоо удахгүй зах зээл нэгтгэх гэж. Бай бай. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ, амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм уу да. Яагаад гэх юм бол энийг танаа чиний амьдрал чинийх болно. За, энэ сургалт дотор юу орцсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хувь хүний сургалт контент явуулж байгаа. Эний тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн тийм үр дүнтэй, арга сайтай юмнуудын оролцсон байгаа. За, тэгээ энэ зүгээр сургалт биш.
Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. Чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далт хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын үгнө бас хөвгчлөлтэй. Фан. Чамаа ерөөсө зовоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайлныг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зоолонгоос салах юм бэ. Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.